Сайн байцгаана уу Төвөмбөсийн DBS-ийн үзэгчид та бүхэндээ орой мэндийг айлтган дэвшүүлж байна. Бид орой бүрийн 19 цагаас цоо шинэхэн мэдээлэлээ Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулдаг үлээ. Тэгвэл өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна үзэгчдээ. Эхний мэдээ. Дархан хотын гудамж талбай явган үний зам дагуу халтргаа гулгаа маш их байгаа нь бэртэл гэмтэл авахд хүргэж байна гэж иргэд шүүмжлэх болжээ. Бид энэ талаарх мэдээллийг өнөөдрийн хөтөлбөрөөрөө тал талын их сурвалжуудын байр суурьуудыг хүргэн тодорхойлох болно. Явган явахын нөхцөлгүй юм биш үү те. Одоо нэгнээс зүвдэл явж штэ. Би л явган явахаар хөвгөчгүй юм шиг хамгийн гол нь те. Тэгээ ханаа томод ихтэй энэ үед халтргаа гулгаа ихтэй усууд гадуур дотор их явна. Бас дандаа л машин ундаг явдаг хүн гэж юу байх вэ? Тэгээд албан газруудыг 50 м-тэй, доор бүрнээ 50 м-тэй цэвэрлэгээ сайн хийл гэж хэлье. DBS-ийн зэрэгт олон нийтээс ирж байгаа гомдол саналыг дагуу нэгэн сурвалжлагыг та бүхэндээ үзүүлэх гэж байна. Та бүхний харж байгаа энэ газар бол ердөө Дархан хот дох олон зуун гудамж талбай нэг хэсэг. За энд болоос алхахад хүндрэлтэй дүр зураг та бүхэнд ажиглагдаж байгаа. Энэ мэтчлэн дарханчууд өдөр тутамдаа нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган үний замуудад халтарч унахны наахнуур л одоо явж байгаа гэсэн үг. Угтаа хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12-ын 10 зааснаар аж ахуй нэгж байгууллагууд тухайн аж ахуй нэгж байгууллагын орчныхоо 50 м газрыг хариуцаж нийтийн эдэлбэр газрын хог хаягдал цас мөсийг хариуцах ёстой гэж заасан байдаг. Харин энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Их байна ерөөсөө хэцүү байна. Бид нөө чи явхад аюулгүй хэцүү юм ерөөсөө. Одоо нэг эндээс машинаас буугаал нэг юм ингээл явж байна. Одоо мэдхгүй одоо яаж чи нэг янзлж хүсэх чинь билээ дээ мэдхгүй дээ одоо. Ходог байна штэ. Тэрийг янзлдаггүй. Ус авч жаад нэг бетон тагаа. Уул нэг албан газраас нь 50 м-тэй юугаа цэвэрлэгээ хийсэн бай хариуцах ёстой үстэй. Тэгээд хэрвээ 50 м-т одоо дотор нь гэмтвэл нөгөө компани хариуцна гэсэн үг албан газрууд нь тий тэгж л би боддоо штэ. Тэгээд халтаргаа гулгаа ихтэй байна. Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаанд бэртэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтраа гулгаа болон цан чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэх болжээ. Гэмтэл цогц судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээлэлээр зөвхөн халтраа гулгаанаас үүдэлтэйгээр 2022 онд 3749, 2023 онд 4945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Харин Дархан хотын тухайд дархны нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт ирж байгаа хүмүүсийн даруй 40% халтарч унаж бэрсэн хүмүүс эзэлж байгаа нь халтраа гулгаа төдий чинээ их байгааг илтгэж байна. Иргэд халтарч унах үедээ гарын тохой сарвгаар хүчтэй тулах, арагш хүчтэй савж унах зэрэгээс бэртлийн хүнд хөнгөн шалтгаалдаг байна. Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, дөргөлт, хөхрөлт, няцралтаас илүүтэйгээр мөчтийн хугарал зөнхлөн тохиолдож байгаа юм а. Хүн төлбөрийн гэмтэл, гавлын ясны хугарал, тархины эдийн гэмтэл, арцаг нуруу, хүлийн шилэг болон дунд чөмгийн хугаралтууд багтдаг байна. Ерөнхийдөө бол нэг хүүтэрсэн улирал ихсэнээс хойш ер нь хүлээн авахын нийтдээ нэг 100 үзэх юм бол бараг 40-с 50% халтарч унах, гулгаж унах. Одоо шинэ ялангуяа одоо хүүхдүүдийн төвшөнд их юм бол одоо цан чаргаар эндээс явж бэртэж их ирж байна. Мөн одоо энэ халтрах болгох талбайдаа зам тээврийн одоо ослоос шалтгаалаад бас халтрах тийм төвшний бас гэмтлүүд 40% их ирж байгаа. Ялангуяа тэгээд мөчтийн хур, доод мөчтийн, дээд мөчтийн хурлууд их ирж байгаа тохиолдол байна. Настай хүмүүс их гэмтэл ирж байна. Ялангуяа одоо гарны шууны хурлууд альтарч масаа болоод хүн талдаа их юм бол дунд чимэг одоо том ясны хурлууд настай хүмүүсийн ясны сэргэлтээс болоод ч юм уу ер нь бол тэр хурлууд бас их тохиолдлын кейсүүд их ирж байгаа. Одоо хаалгаа ихэд одоо залуу хүмүүсийн бодох юм бол үйл ажиллагаанд удаан сэргэх тэгээд мөн бороолт одоо удаашрах тийм магадлал өндөртэй учраас тэрийг анхааралтай болгоомжтой явахыг зөвлөж байна. Ер нь бол ихэвчлэн үйлчлэгээний байгууллагуудаар ахмадууд маань болон үйлчлүүлж явдаг учраас тэрийг эргэн тойрны засыг одоо болон алтрах бол тийм нөхцлүүдийг аль болох хайрлах өгөөсэй гэж бас эмнэлгийн зүгээс болон хураалж байна. Тийм энэ одоо чаргууд гэж орж ирээд байгаа шүү дээ. Энэ их аюул эрсдэл өндөртэй. Яг гэх юм бол одоо энэ гулгамтгай чанар өндөртэй. Ялангуяа уул хад тийм үү тэмдэг өндөр дээрээс одоо өөрийн дангаарын эсвэл баг насны хүмүүсийг хоёулангийн ингээд тавиад гулгуулад нөгөөтгөн зогсдгоо ирчээрээ одоо ялангуяа жалгах ч юм уу эсвэл тухайн бос объектыг очиж мөргөж гинтж байгаа ялангуяа баг насны хүмүүсүүд нь одоо хүчтэй мөргөж очиж доод мөчтийн гинтлүүд буюу хортууд маань их тохиолж байгаа учраас ялангуяа баг насны хүмүүс маань өөрөө нэг өсөлтийн бүс гэж байдаг учраас тэр гинтл үсгээр хооштой нэг өсөлтийн хязгаар нь одоо гинтлийн шалтгаантай болоод ужиг тохих магадлал өндөртэй учраас тэрийг сайн анхаараас харагддаг болон эцэгчүүдийг их зөвлөмөр байна.
Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа зөвлөмжөөр иргэд зөөлөн эрзэнэ уултай эсвэл алтаргаанаас хамгаалсан өвлийн уултай гутал өмсөх, албан байгууллагууд ойр орчмынхаа цас мөсийг цэвэрлэж байх, айл өрх цас мөсөө цэвэрлэж аюулгүй орчин бүрдүүлэх, халтаргаа гулгааны үед удаанаар пингвин мэт алхаагаар алхахыг зөвлөж байна. Хэрвээ иргэд аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 м газрын халтаргаа гулгаа үүссэн зам талбайг цэвэрлээгүйгээс үүдэж иргэд бэртэж гэмтсэн тохиолдолд иргэний эмчилгээний зардал зэрэг нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж байгууллага хариуцах гэсэн хуультай юм а. Үүнтэй холбоотой гомдол мэдээллийг Дархуулан аймгийн засаг даргын томьёон газрын гомдол санал авах 7037 12 12 болон Дархан сумын засаг даргын томьёон газрын 7037 13 13 дугаарын утсаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой. Хөтөлбөр үргэлжилж байна. 500 гаруй камерыг нэгэн зэрэг хянах хүчин чадалтай теле камерын хяналтын нэгдсэн дэд төв аж ахуйн нэгж байгууллагуудын камеруудыг мөн холбон эхэлж байна. Аливаа аймаг орон нутагт гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх хамгийн чухал зүйлсийн нэг нь мэдээж камерын хяналтын систем билээ. Тиймээс Дархан аймагт бусад 21 аймагт жишг болох үз теле камерын хяналтын дэд төв өнгөрөх 9 сард ашиглалтанд орсон юм а. Тус төв нийтдээ 241 м2 талбай бүхий, хурлын өрөө, серверийн өрөө, цахим уулзалтын өрөө, хяналтын өрөө, амрах өрөө гэсэн зохион байгуулалттай. Ухаалаг програм хангамжтай холбогдсон нэгэн зэрэг 500 гаруй камерыг хянах хүчин чадалтай. Дархан аймгийн хэмжээнд хэрэгждэг ногоон бүс төслийн хүрээнд мөн суйрлуулагдсан 308 камерыг энэхүү төвийн системтэй холбосон байна. Ингэснээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмтрэг зөвчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой болсон. Гэвч иргэд жолооч нарт сэрэмжлүүлэх шаардлагатай зарим зүйлсийн талаар анхааруулсан юм а. Теле хяналтын камерын дэд төв байгуулагдсанаар нэгдсэн удирдлагын систем камерууд маань энэ дэр нэгдсэн байж байгаа. За одоо ер нь олгож ороолын камерууд оруулаад ирчвэл тэр нэг 308 орчим. Дээр нь сумдын хяналтын камерууд орж ирнэ. Иргэддээ ер нь анхааруулж хэлэхэд зориултын газар машинаа тавих, мөн одоо таксигаар зарчиж байгаа иргэд маань таксинд идцүүлээ мартахгүй байх тал дээр бас анхаараач. Энэ төрлийн одоо нөгөө иргэдийн ирж байгаа санал хүсэлт одоо камерын дэд төв байгуулагдсанаар бас нэлээд өсөх хандлагатай байгаа. Одоо нөгөө гэгдэл зүйлийг ашиглах юм бол гэмтрэг тооцож байгаа. За тэгэхээр жолооч нартай мөн хандаж хэлэхэд хүн иргэд эд зүйлээ орхиж буусан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандхад л ер нь бол болчихж байгаа. Тэгэхээр бид нэр цааш нь тухайн иргэнийг олж тогтоох, эд зүйлийн хүлээлгэж өгөх ажлыг хийгээд явж байгаа. Монгол улсын стандарт байгаа 2019 оны МНС 6423 гэдэг энэ стандарт байгаа. Энэ мань бас шинжлэгдэж байгаа. Манайх бол 23-24 онд хийгдсэн хяналтын камерууд мань 6-8 мегапикселийн ийм камерууд суйрлагдсан байгаа. Хөдөлгөөнд камерууд бол 32x зүүнтэй камерууд суйрлуулагдсан байж байгаа. Мөн аймгийн гэмтрээс урчин сэргийлэх салбар зөвлөл цагдаагийн байгууллага бусад байгууллагатай хамтран Дархан аймагт хэрэгжүүлж байгаа. Дарханчууд залилуулахгүй аяны хүрээнд иргэд цахим залиланд өртөхгүй байхыг бас мөн анхааруулж байна. Цаашид тус дэд төвд аж ахуйн нэгж байгууллагуудын гадаах хяналтын камеруудыг холбоно гэж мэдээллээ. Гэмтрэг зөвшлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн орон сууц болон гэр хорооллын гудамжинд хяналтын камер байршуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэргээр ногоон бүс төслийг хэрэгжүүлж байгаа. Мөн Дархан сумын 10, 13, 14, 16 дахь багуудад 550 сая төгрөгөөр 60 цэгт 167 ширхэг камерыг суйрлуулсан. Теле камерын хяналтын дэд төвтэй 10 дахь багийн камерууд мөн холбогдсон гэлээ. Мөн Дархан сумын 8, 9, 11, 15 багт 999 сая төгрөгийн төсөвт 2 багц ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дашрамд дуртахад тус дэд төвийг орон нутгийн засгийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум төгрөгийн төсвөөр хийсэн байна. Дараагийндээ өнөөдөр Дархан аймгийн бүх шатны боловсролын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж үйлчлэлтийн бэлэн байдал, цас мөсний цэвэрлэгээ, мөн томоогийн өвчлөлийн нөхцөл байдлыг хэлэлцэж санал хүсэлтүүдийг нь сонсон ажиллалаа. Дархан аймгийн засгийн орлогч засгийн газрын салбарын сургууль цэцэрлэг ихтэй сургуулиудын удирдлагатай уулзаж хөгжилтийн нөхцөл байдал, гадна орчны цас цэвэрлэгээ, томоо төс зөрчний нөхцөл байдлын талаар бас ярилцаж, санал солилцож ингэж асуудлыг газар дээр нь бас сонсож ярилцлаа. За сургуулиуд дээр төрийн эмчийн сургууль болон төрийн ус эмчийн сургууль тэгээд ихтэй сургууль гээд
хүмүүс ирж энэ одоо улсанд оролцсон. За цас цэвэрлэгээний багаж тохиолдол жаахан дутмаг байдаг. Захлагангийн хүүхдүүд оюутнуудыг гаргахад хүүхдүүд одоо яг гар нүцгэн учраас одоо хүүхдүүдэд тодорхой хэмжээний багаж тохиолдол дэмжлэг хэрэгтэй гэдгийг юм дасгалдаг хэлсэн. За энийг бас одоо цэцэрлэгийн орлогч сонсоод тодорхой төвшөнд бас шийдвэрлэх. За тэгээд эрт 7 хоногт энэ нэгдсэн журмаар цэвэрлэгээнд дарах байдлаар ингэж тохирлоо. За үйлчлэлт бол одоо гадаа хөтөлтэй холбоотой Дархан сумын 4-р сургууль. За тэгээд оюуны эрдэнэ сургуулиудаар жаахан хүүтэн байна. Ялангуяа оюуны эрдэнэ сургуулийн одоо дотор байрт хүүтэн байна гэдэг юм одоо зүйлийг захирлууд нь хэлж байна. Тэгээд нэрлэг хүмүүстээс өнөөдөр очиж газар дээр нь танилцаа гэдэг юм байдлаар явлаа. За дараа нь цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзлаа. За мөн төрийн болон өрөөсөө чимэг цэцэрлэгчдэр ирж уулзалтанд оролцсон. Цэцэрлэгүүдээр 18 дахь цэцэрлэг. За 30 дахь цэцэрлэгийн бас одоо зарим ангиуд халахгүй байгаа, зарим жигүүд халахгүй байгаа гэдэг юм саналыг хэлж байна. За энийг бас газар дээр нь үзье. За мөн өнөөдөр 8 дугаар цэцэрлэг дээр энэ жил шинээр дулаан олгосонд олгодуулаад бас жаахан гүтэн байгаад сайн халахгүй байна гэдэг юм зүйлийг хэлж байгаа. Мэргэжлийн хүмүүст очиж уулзаж газар дээр нь бас асуудлыг тодруулаа гэдэг юм байдлаар ярилцлаа. За мөн дээр нь бас тодорхой хэмжээгээр цас мос цэвэрлэх энэ одоо чиглэлээр дэмжлэг үзүүлье. За ялангуяа энэ жилийн одоо энэ цас ихтэй олгодуулаад аймгийн тамгын газрын даргын чиглэл ирсэн. Шинээр одоо энэ нэмэлтээр ингээд төв зам, за явган замуудаар одоо сургуулиуд хуваарлагдсан байгаа. Энэ хуваарлууд дээр бас ингээд тодорхой төвшөнд гарч нэг удаагийн болон цаашдаа тодорхой давтамжтайгаар цэвэрлэлийн ажлыг хамтарч хийя гэдэг юм байдлаар өнөөдөр бас ойлголцоод ингээд энэ уулзалт маань өндөрлөж байна. За төгсгөлтийн бид нар томуу төсвөрчдийн нөхцөл байдлын талаараас цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирлуудад танилцууллаа. За ер нь бол аймгийн хэмжээнд 13.3% төвчлөлтэй байгаа юм байна. Тэгэхээр энэ бас нэлээдгүй одоо дэгдэлтэй өнгөрсөн одоо 7 хоногтой харьцуулан бол бас нэг алга цог төвчлөө шилжчихсэн байна. Тэгэхээр энэ бол бас нэлээд бас дунд төвчлөлөөр ирж байгаа гэсэн. Тийм учраас халдвар хамгаалалтын дэглэмийг барих, ялангуяа одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ чиглэлээр одоо тодорхой одоо мэдээлэл хүргэж, за халуурсан янз бүрийн хүүхдүүдийг бас одоо бусад хүүхдүүдтэй оруулахгүйгээр гэртэн буцаах эцэгт нь хүлээлгэж өгөх ийм одоо дэглэмүүдийг бас сайн барьж ажиллая гэдэг юм чиглэлүүдийг өгөөд ингээд үйл ажиллагаа нь өндөрлөж байна. Одоо үзэгч та бүхэндээ мэдээллийн хөлбөрөөр цаг үеийн асуудлаар бэлтгэсэн тодруулга ярилцлагаар үргэлжлүүлье. Үзэгч та бүхэндээ өнөөдрийн DBS-ийн бэлтгэсэн сурвалжлагын мөрөөр тодруулга авахаар Дархан хотын захирагчийн орлогч Баточиртой уулзаж байна. Танд өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд. За бид нар өнөөдөр нэгдсэн эмнэлгийн гэмтлийн засагт очиж сурвалжлага авахд нийт хүлээн авахар ирж байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь дандаа ингээ халтарч унсан, бэртэж гэмтсэн хүмүүс эзэлж ийн гэж байна. За тэгээ иргэдээс сурвалжлага аваад явж байхад бол хэцүү шттэ. Халтраа гулгаа маш их байна. Зүгээр ингээд явчихдаггүй. Заавал хүнтэй суугддаг ч юм уу. Настай хүмүүсийн хувьд ч гэсэн хэлж байгаа л да. Нилээн хүндрэлтэй халтраатай байна гэж байна. Тэгвэл яг та Дархан хотын захирагчийн орлогчийн тухайд бас үүн дээр ямар мэдээлэл өгөх үү? Ямар арга хэмжээ авж гин? Аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн байгууллагууд хувийн хвшлийнхантайгаа хэрхэн хамтран ажиллаж гин? Хяналтаа хэрхэн тавьж үүргээ өгч байгаа вэ? Энэ талаар хоёлаа ярилцъя. За ер нь бол ойр ойрхон цас ороод нилээн бол халтраа гулгаа цэвэрлээ дахиад дараагийн 7 хоногт нь дахиад ороод ингээд яваад байна. Төв зам дагууг бол манай Дархан хотын тогтчлт үйлчилгээний газар бол ажил техникийн хүчээр бол нэлээд сайн хос цэвэрлж ирнэ альтргаа гулгааг арилгаад ингээд явж байна. Давс цацах нөөц бол хангалттай татцсан. За мөн асгаас чулуунуудыг одоо холиод ингээд цэвэрлээд яг Оросонд орно альтргаа гулгааг арилгах чиглэлд тодорхой ажлууд хийж байна. За ер нь бол явган зам болон одоо энэ бусад талбайтай холбоотойгоор аймгийн одоо 7 хоног болгоны эхний шуурхаа нэгд өдөр шуурхаа оролдож тодорхой үүрэг чиглэлүүдийг аймгийн дарга өгж байгаа. За ер нь захирагчийн албыг бол сууц мөсгчдийн холбоор байгаа чиглэлсэн одоо цэвэрлэгээ үйлчилгээнүүдийг хариуцаж шахах. За Дархан сум бол бүх багийн засаг дарганаараа дамжуулаад төрийн байгууллага за бусад одоо энэ аж ахуй нэгжүүдийнхээ уртлын 50 м орчим газрыг одоо цэвэрлэх үүрэгтэй байдаг. За энэ хүрээндээ цэвэрлэгээ үйлчилгээ ажлыг зохион байгуулахын ажлыг хийж байна. Хийгдээд явж байна. За ойр ойрхон одоо цас ороод ингээд арч цэвэрлсэн ч гэсэн одоо болохгүй сөөхүүдийг бол иргэдийг гаргаж одоо цэвэрлээч гэсэн ийм байдлаар шахаж ингээд ажиллаж байгаа. За Дархан сумаас бол тодорхой тайлангуудыг аваад ингээд аймаг руу хөргүүлээ тайлангуудыг одоо багийн тэр аж ахуй нэгж хийлээ. Ийм одоо байгууллага хийлээ. Ингээд одоо цасаа цэвэрлээ тэдэн метр гэдэг тайланг зураг хэлбэрээр аваад ингээд явж байна. За өнөөдөр бид нар бол энэ сургууль цэцэрлэг ихтэй сургуулиуд
одоо цас цэвэрлэгэнд хэрхэн оролцох вэ тийм ээ техник багж хэрэгсэл байна уу за ерөнхий боловсролын сургуулийн 10 11 12 дугаар анги буюу ахлах ангийн хүүхдүүдийг бид нар одоо цэвэрлэгэнд гаргавал одоо ямар техник хэрэгсэл боломж байна вэ одоо биелийн одоо бусад одоо хамгаалах хөдлөр хамгаалах хэрэгсэл байх уу ядаж одоо ахлах ангийн сурагчдыг бол ядаж одоо явган замыг цэвэрлүүлээ одоо автомашины зам бусад зам руу одоо оруулахаа болий тийм ээ одоо хөдөлгөөнд одоо аюултай учраас тийм учраас энэ чиглэлийн сургуулийн захирлуудтай бас хувийн сургуулиудтайгаа бас уулзлаа. Тэгээд энэ чиглэлээр хамтарч одоо багж хэрэгслэр хангах чиглэлээр аймгийн одоо удирдлагуудаар одоо шийдвэр гаргаж ингэж хангах чиглэлээр ажиллая. Тэдэнд өөрсдөд нь нөөц боломж байна. А дээр нь бид нар нэмж одоо багж хэрэгслэр цогтөг нүддэг хурц одоо ямар багж ядгийг энийг бас одоо тодорхой болгож судалгаа гаргаж нийлүүлье. За цэцэрлэгтэй холбоотой энэ цэцэрлэгийн эрхлэгчдтэй уулзаад одоо бас хүндрэлтэй байгаа цэцэрлэгч нөгөө тодорхой нөгөө эцэг эхчүүдийг дуудаж одоо зохиж нүдүүл цэвэрлүүлэхээс илүүтэй өөрийн боломж нөөцөөр нэг 2 3 манаач тэгээ нэг хэдэн одоо үйлчлэгч тийм ээ тэгээ хүүхдүүд унтж яхад одоо хуулиараа хүүхдээ харж явах хэвээр хүмүүсийг гаргаад одоо цас мөс нүдүүлээд байх хэцүү амралтын өдөр гаргаад дуудаа цэвэрлүүлээд байх хэцүү учраас хүндрэлтэй нөхцөл байдал байна тийм учраас тодорхой хэмжээнд одоо өгсөн талбайгаа л бид нар одоо чадан одоо цэвэрлэх юм боломж байна л гэж байгаа. Энэ бас зовлон талдаа байна. За ямар ч байсан аж ахуйн нэгжүүдийг бол дархан сумаас багийн дарга зохион байгуулж энийг цэвэрлэх ажлыг зохион байгуулаа. Одоо өөрийнхөө ойр орчим 50 м газрыг цэвэрлэх юм үүрэгтэй. Тэгэхээр багж хэрэгслийг нь шалгаад одоо хариуцсан хэмжээний талбайг цэвэрлж ийн үгүй гэдгээр тайлан мэдээ авч ингэж шахаж ажиллах чиглэлээр үүрэг өгдөд ингээд 7 хоногор ажиллаж байна. За 98-гийн засаг даргаас бол энэ сумд хоорондын замууд ялангуяа одоо зулцгийн зам энэ томоохон суурьшлийн бүс үүсчихсэн. Ингээд шарын голын зам бол ойр ойрхон хусаа төмөрлөгийн үйлдвэрээс бол одоо гэрээ дээр одоо бос техникүүдээ гаргаад цэвэрлүүлээд одоо зулцгийн зам хүртэл төрж байна. Маргааш одоо дахиад төрөх ажлыг төмөрлөгийн үйлдвэр зохион байгуулж өнөөдөр шарын голоос аргалын гарам хүртэл бол шарын голын урхаагаас гэрээ дээр гаргаж хоёр талд нь захыг гаргаж төрж байна. Мэдээж хатуурсан болохоор гэрээ дээр бас төрөхлөөр замаа өвдчих гээд хэцүү байдаг учраас одоо бас тодорхой хэмжээнд ингээд зохион байгуулалтын ажлыг хийж чинь төмөрлөг мөн одоо евро нөгөө салхитын зам руу бас төрж хоёр хаяаг нь гаргахын ажил руу хийж чинь орхон сум өөрийн дохицолт үйлчилгээнийхээ одоо хүч техникийг ашиглаад өөрийнхөө тэр 8 км өрлөгөө салсан замыг тэгшлэх ийм ажил руу явж байна. За энэ 7 хоногоос эхлээд энэ цэрэг хүчний байгууллагуудын одоо ажилтан одоо албан хаагчдыг одоо ажиллаад одоо энэ манай энэ зулцэг руу явж байгаа ширийн бариад өксөж уруудж байгаа энэ эргэлтүүд дээр бас нэг одоо зохион байгуулалтын ажил хийя. Дархан аз цагийн одоо давс цацдаг багжийг одоо техникийг ашиглаж салхит хонгорын чиглэлд за манай дархан хотын дохицолт үйлчилгээний одоо техник хэрэгслийг одоо татаж авъя. За ингээ манай нөгөө бас аж ахуйн нэгжүүд байна. Одоо хандуу тусламж үзүүлж байгаа антаад бусад одоо энэ карьерүүд оцеп хандуулж ийн энүүнийгээ бас нэг давс бодистой холиод энэ одоо 4 дахь 5 дахьын одоо энэ цасны байдлыг харж агаад цац чинь альтргаа гулгаануудыг арилгахыг гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд аймгийн засаг дарга бол 7 хоног болгон шуурхаад ирэн цас мөстэй холбоотой юмнуудыг одоо тоглох юм бол одоо манай энэ сүүдэр тал руу харсан байшин барилгуудын уртлыг одоо захирагчийн албанаас одоо гэрээ дээр гаргаж огторгон бүтээлээс одоо гэрээ дээр гаргаж төрүүлэх одоо консулоос 16 хүртэлч гэдэг юм уу тий гисч өгдгөө хайлдгүй энэ хэсгүүдийг нь төрүүлэх ийм ажлыг бас нэлээд олон газар хийгдлээ. Тэгэхээр одоо энэ замын компаниудыг бас гэрээдрүүдийг одоо бэлэн байдалд оруулах тэгээд одоо аймгийн онцгой засаг даргын нөөц хөрөнгөнөөс бас хөрөнгө шийдээд энэ хүрээнд бас бензин шатхууныхын асуудлыг шийдэж өгье. Та нар одоо энэ үнийг бас одоо яаралтай төр тэгшилж өгөөч, төрж хусч өгөөч гэдэг ийм байдлаар одоо аж ахуйн нэгжүүдрийг бас хандаад ингээд явж байна гэдгийг бас хэлье. Таас яриандаа дурлаа дор бүрнээ арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж байгаа. Гэтэл бас нөгөө хувийн аж ахуйн нэгж байгууллагууд бас тэр бүрчлийн үүргээ биелүүлэхгүй байгаад байна. Төрийн байгууллагууд бол яг хөө ингээд төрийнхэн шугамар те одоо багуудын засаг дарга нар хилээд дархан сумаас аймгийн тамийн газраас хилээд яваад байдаг. Хувийн байгууллагуудаа та онцгойлон уриалга хилээч. Уг нь одоо нэг дэлгүүр байлаа гэж бодъё. Нэг үйлчлэгээний газар байлаа гэж бодъё. Гаднах нэг хэдхэн метр засаа те уг нь дор бүрнээ цэвэрлээд байвал ийм асуудал нөөсгүй байхгүй. Тэгэхээр та яг хувийн байгууллагуудаа хандаж уриалга хэлвэл. За яг зөв одоо манай аж ахуйн нэгжүүдэд одоо багийн дарга нар тийм ээ
хурц очиж одоо мэдгэл албамчгэр хөргүүлээд ингээд явж байгаа. Тэгээ очихлоор зэрэг одоо тухайлбал оюуны ирээдүгийн бааз сургуулийн урттал гэдэг чинь мөстчдөг байрны урттал тийм ээ. Тэгээд та бүхэн яг уртлынхаа замаа ингээд цэвэрлээд өгөөч гэхээр одоо ер нь гарах нь хойрог байна. Манай аж ахуй нэгжүүд их хойрог байна. Тэгэхээр одоо бид нар дархан суман дээр ямар асуудал ярьж байгаа вэ? Үнэхээр багж байхгүй байгаа юм уу? Одоо яаж цаашдаа багж техниктэй болж одоо та хэд хурц ядаж нэг цогтөг нүддэг юм байна уугүй юу? Энүүнийг одоо бэлтгэл хангаад одоо энэ уртал талбайгаа нэг одоо 50 м газараа өөрийн одоо хариусан хуулиар одоо хүлээсэн үүрэг байна шүү дээ тийм ээ. Энэ хүрээндээ одоо хүн хүчээ одоо боломжоор хангаад ингээд 50 м газрынхаа цас мөсийг нэг цас оронгууд нэг шүүрдээд оронгууд нь тийм ээ хатуурхаас нь болжгүй шүүрдчихвэл одоо хурдан гарах юм байна. Тэгээ явган замаа ядаж одоо сайхан цэвэрлээд 50 м газараа сайхан цэвэрлээд ингээд одоо дархан хотыгаа альтаргаа гулгаа энэ хүнд нөхцөл одоо хүн хүч хөрөлцөхгүй байгаа энэ тохиолдолд хэдүүлээ нэг энэ өвлийн одоо энэ цас байнгын маш их татамжтай орж байгаа энэ тохиолдолд цас мөсөө цэвэрлэж одоо ингэж үйлчлэлтийг давъя гэсэн юм уриалга хэлмээр байна. Тэгээд аж ахуй нэгжүүдтэй бас хамтарч одоо Дархан уул аймгийн Дархан сумынхаа орон нутгийн удирдлагуудтай хамтраад энэ цас мөсөн дээр одоо хамтдаа цэвэрлэгийн ажилд хамтдаа ажиллаж альтаргаа булгаанаас арилгая гэж ингэж уриалмаар байна. Нэг зүйлийг одоо тоцтгож асуух гэсэн. Хог хоёлын тухай хуулиндаа заасан байдаг л да. Тухайн аж ахуй нэгж байгууллага ойр орчмын газрын 50 м газраа цэвэрлээг өгөөс болоод цасан арилгааг өгөөс болоод хэрвээ хин нэг яг тэр тухайн талбай дээр нь бэртэж гэмтэх юм бол эмнэлгийн зардал ч юм уу те түүнийг төлөөлнэ хариуцлагын өөрүүлнийг заасан байдаг. Ийм кейс өөр нь гарч ийн үү? Тэгээ дээрэс нь хуулийн хэрэгжилтийг хангуулахын хүрээнд яг ямар ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна? За одоо мэдээж энэ хог хаягдл болон одоо энэ орчны аж ахуй нэгжид хүлээсэн үүрэг байгаа шүү дээ. Энэ хүрээндээ бол яг одоо энэ халтаргаа гулгаагаа одоо арилгахгүйгээс үүсэх нөхцөл байдал одоо хүн одоо тархитлагоогоор гэмтэгч гэдэг юм уу, хөл гар нь хугарч гэдэг юм уу, ийм тохиолдолд бас одоо аж ахуй нэгжүүд маань одоо яг урд нь манай багийн даргаас мэдгдэл өгчихсөн. Та нэг цэвэрлээ гэсэн байгаа цэвэрлээгүй ийм нөхцөл байдал үүсвэл бас магадгүй зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх ийм одоо нөхцөл байдал үүсэх магадaltaй. Одоо яг одоо ингэ гомдол гаргаад одоо шийдвэр гаргаад явсан юм бол одоохондоо бол байхгүй байна. Тэгээ ер нь цаашдаа бол энээс манай аж ахуй нэгжүүд бас одоо анхаарч энэ цас мөсний цэвэрлэгээ бас одоо хийж анхаарч ажиллах нь чухал байна л гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За энэ ташаанд бас төрийн болон хувийн хвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудтай уриалгаад та бүхэн ойр орчмынхаа 50 м газрын цас мөсийг цэвэрлэх шаардлагатай байгаа шүү. Ингээд тодруулга ажиллахад Дархан хотын захирагчийн урлагч Баточроо оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Үзэгч та бүхэндээ аймаг орон нутгийн хэмжээнд хамгийн сүүлийн үеийн онцлог гэсэн мэдээллүүдээ бид танилцуулах хүргэлээ. Харин одоо хөтөлбөрийн энэ хэсэгт уламжлал ёсоор Дархан уул Төв Сэлэнг аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэл хүлээн авна. Бид өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө цаг үеийн онцлог мэдээллүүдэд хүрэхийг зорин ажиллалаа. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргааш энэ цагта эргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.